За өнөөдөр студиуд бас бидэнтэй ярилцахаар зочин өргөдөж ирсэн байна. За тэгэхээр татварын их бат гэдэг хүнтэй одоо бид ярилцах нэ. За хурцын компани татварыг одоо шалгаж байх уу? Авцсан юм байл шүү дээ. Миний ойлгож байгаагаар. Одоо хурцын хамгаалах ухааны компани улсад тэдэнд өргөний татвар төлөх ёстой юм байна. За та болохоор татварын газрын одоо ажилтан танах татвараа төлөөгээд татварыг авцснаас хэрэг үүссэн гэдэг нэг ийм сонин ойлголтыг л би авч чадах. За эндээ соёл яриа гаргаж байна. Хурцын хидэн одоо хууль бус үйл ажиллагааг тухайн үед авиргалтай тэмцэх газраас шалгасан байдаг. Татварын ерхий газрын дарга Оюнбаатарт албан тот ирсэн байдаг. Гүйцэтгэх ажлын албаны дарга Алтан Гац хүч хүний мөн хурцын хамаарал бүхий Сарнах гэж компанийг мөн татварын ногдвол төлөлтийг нь шалгуулахаар татварын ерхий газрын дарга Оюнбаатарт ийм хоёр бичиг ирсэн байдаг. За энэ хоёр бичгийн хүрээнд татварын ерхий газрын хяналт шалгалт арга зүйн хэлтсээс хурц болон түүний хамаарал бүхий Сарнах компанид нь татварын хяналт шалгалт хийсэн байдаг. За тухайд хурцсан Анус сервис гэж компани захирал бие гихчээс Баянзүрх дүүргийн 4-р хорийн нутагт дэвсгэрт байрлах 3 га газар 2 бетон байгууламж бүхий объектыг 20 сая төгрөгөөр авсан асуудал дээр нь авиргалтай тэмцэх газартаа шалгаж ирсэн юм шүү. Жилийн дараа. Тийм, 1 жилийн дараа 597.8 сая төгрөгөөр 90 интернэшнл зарцсан асуудал дээр нь татварын орлогоо тайлагнаагүй дутуу төлсөн гэдэг асуудал дээр нь татварын улсын байцаагчийн акт гарсан байдаг. 1.4 сая төгрөгийг татвараас зогтсон байна гэсэн. За энэ шалгалтыг бол татварын ерхий газраас явуулсан. Энэ шалгалтыг явуулж явах цаг хугацаанд би Баянгол дүүргийн татварын хэлтсийн дараагаар ажиллаж исэн. Тэгээд надтай яаж холбогдсон гэхээр одоо энэ Сарнах компани манай Баянгол дүүргийн татварын хэрэгцээтэй харилцдаг аж ахуй нэгж байсан. За хурцын энэ хүүхнийх нь энэ асуудал нь бол тухайн үед нөө өршөөл үзүүлэх хуулинд энэ бүх одоо хурцтай холбоотой хэрэгүүд нь одоо тэнд шийдэгдсэн гэсэн ийм ойлголттой байгаа би. За Сарнах компанийн хувьд бол та бүхэн мэдж байгаа. Одоо өнөөдөр Сарнах газ супермаркеттай хаавал дүүргийн 11-р хороонд зайсан цогцлбор гэж газар Сарнах компани 2004-өөс 2006 онд нийт 40 айлын орон сууц. Тэгээд үйлчлэгний төв доороо 35 машины зогсоолтой энэ байгууламжийг бариад бусдад борлуулж өөрсдөө ашиглаж яснаа татварын албанд огт тайлагнаж татвараа төлөөгүй байсан. Ингээд авиргалтай тэмцэх газраас шалгаад дээр нь татварын ерхий газрын хяналт шалгалт арга зүйн хэлцээс шалгаад ирэхин алдад улсад төлөөгүй хожимдуулсан гэдэг дээр нь Сарнах компани дээр 70.2 сая төгрөгийн актыг Сарнах компанид ногдуулсан. За ингээд эдний өөрсдийнх нь тайлагнсан 169 сая актаар тогтоосон 70.2 нийт 239.7 сая төгрөгийг Сарнах компани хариалагдах Баянгол дүүргийн татварын хэлтэст өр барагдуулах үүргийг нь татварын ерхий газраас шилжүүлсэн байдаг. Хурцын 1.4 сая төгрөгийн татварын үүргийг нь хариалагдах хаавал дүүргийн татвар хэлтсээр шийдчихсэн. За энэ цаг хугацаанд би түрүү хэлсэн Баянгол дүүргийн татварын хэлтсийн дараагаар ажиллаж байсан. Ингээд энэ шилжиж ирсэн өрийг барагдуулах энэ ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангаж тухайн бүрэн татварын хуулинд заасан арга хэмжээг харж явуулахад хурц надад нөлөөлөхийг оролдож түүнчлэн татварын ерхий газрын дараагаар уцтуулдаг энэ ажиллагаа хийхэд саад учруулж нөлөөлж эхэлчихсэн. Тэгээд та бүхэн мэдж байгаа хурцын нөлөөлөл яагаад багассан бэ гэсэн чинь тэр үед хурцсан Англи улсад албан төмөлтөөр явж явах улсад нь гадаад улсад бусдыг баривчилсан нөгөө дамирангийн инх бат хасны хэрэглээр хорцсон шоронд хорцсон байсан. Нөгөө ерөнхийлөгч илбэгд орж Герман улстай гэрээ байгуулж иж Английн шоронд хоригдчихсэн хурцыг суллуулад энэ хоёр хүн хамтдаа онгоцоор Монгол улсад буулаа гэдэг нь тухайд хэлвэз олон нийтийн хэрэгслээр гарч ирсэн та бүхэн. За тэр бол тийм заа мэдж байгаа. Хурц хүрээд ирлээ. Та Баянгол дүүргийн татварын хэлтсийн дарга байжгаад татварын ерөнхий газар руу шилжиж ирж ажиллаж байгаа тийм. Тэр он ч болохоор хэдэн он блэ? Би 2011 оны 3 сард Баянгол дүүргийн татварын хэлтсийн даргаасаа татварын ерхий газрын улсын төсвийн орлогын хэлтийн газарт эрсдлийн удирдлагын хэлтсийн дараагаар шилжиж ажилласан. За энэ ажиллаж байгаа 11 онд хурц авиргалтай тэмцэх газрын дэд дараагаар томилогдсон байдаг.
Хурц одоо танд яагаад тунзагч эхэлж байгаа? За нэгдүгээр Хизэнээс үү? энэ үйл явц яаж болсон бэ гэхээр 2012 оны 11-р сард манай татврын ерхийн газар дээр хууль хэрэгжсэн хилцээний даргын сул орон тоон дээр нээлттэй сонгон шалгаруулж зарласан юм. За. Энэ сонгон шалгаруулалтанд миний бие оролцоод тэнцсэн. Тэгээд авилгатай тэнцэх газар руу 2012 оны 12 сарын 3-ны өдөр инх бат энэ албан тушаалыг хашихад ашиг сонирхлын зөрчил байна уу гэдэг ийм албан бичиг явуулж байгаа. Тийм. Тэгсэн чинь нөгөө бичгийн хариу маань хуулийн 10 хоногийн дотор ирэх ёстой. Ирдгүү. 10 байтугай бүр 20 хонолоо. Тэгсэн чинь хурц эргүүл бичсэн мессеж чинь ихээр цагтаад байсан нэг мө бацаан уу гэд 3 цэг тавиад ингээ 2013 оны 1 сарын 28-ны өдөр би ажилдаа очиод өглөө 8 цагт авилгатай тэмцэх газрын гих дөрвөн халбагч намайг шууд бариад 23 цагт намайг 461 дугаар анги руу авчиж хорсон. Тэ 1037 хоног тийм. Дунд нь нэг өдрийн чөлөөгүйгээр шууд өглөө ажил дээрээс баривчлаад 1037 хоногийн дараа та гарч ирж байгаа шүү дээ. Тий. За ийм асуудал болсон. За одоо бол үндсэн агуулгаараа бид орох гэж байна. За ингээд явна одоо цаашаа. За намайг авилгатай тэмцэх газар аваачаад шууд хэвлэлээр олон нийтэд би эрсдлийн удирдлагын дарга байсан. Тэгэхэд татврын ерхийн газрын орлогын газрын дарга инхбат эхнэрийнхээ данс руу 4 сая доллар шийдэж байсан. За нэг сейфтэй мөнгө хулгайж явсан хүмүүсийг баривчилсан чинь энэ Баянгол дүүргийн татврын хэлтсийн дарга инфатих болгон тогтооглоо. Энэ сейфэн дотор нь 30 сая юан хэдэн сая доллар байгаад энийг эзэнд нь буцааж одоо арга эрт нь буцааж өглөө гэсэн ийм нийтлэл. Тэр мөнгөний котыг байжгаад яваад. Машин дүүрэн портертой мөнгө авч явж ирсэн нөхдүүдийг мөн барьж саатуулаад шалгаад ингэсэн чинь мөн Баянгол дүүргийн татврын хэлтсийн дараагаар ажиллаж ирсэн инфатын мөнгө байна гэж. Ингэж анх хэвлэлээр ялдаг. Хүн хинт хэрэг тогсон хамгийн. Тэр чинь бол нөгөө нэг баривчлахын өмнө л болоод байгаа. Баривчлал маргааш нь. Өнөөсөө маргааш сонор баривчилж байгаа. Ийм хэрэг дээр шалгаж чинь гэж нийгэмд одоо үндсэндээ ихтэй бэлдэж байгаа. Яг ажилдаа ирсэн юм хуцтаа маань 72 өдөр эн чинь үндсэндээ 2 сар 10 хоног надад арга ирээс болно. Нэг ч эргэлт өгөөгүй. Яг өмсөж байгаа хуцтай. Яг өмсөж байгаа хуцтай би мөрдөн дотор нөгөө камерын боловсруулалт хийж намайг нөгөө дарамтуулдаг нөгөө хүнд ностог гэмт хэрэгтэй хүмүүсийн дунд би ингээл нэг ижигтэй самцтай нөхөр яваад идэх. 72 хоног. 72 хоног. Тэгсэн чинь хурцын гар үсгтэйгээр инфацтай хийсэн эргэцэн тулсаа үзэх гэрээг авилгатай тэмцэх газарт бүртгүүлээгүй тул өмгөөлөгч нарыг инфатаа уулзуулахыг хоригдж гэнэ гэсэн алтан бичиг 461 рүү хурц явуулсан байт. Тэрний дараагаар манай эхнэр яг амарчаад бас нэг 2 сар юм одоо манай баг охинтой ингээс энэ эмэгтэйг 2 сар авилгатай тэмцэх газрын үрдэнд суулгасан. За энэ хугацаанд намайг бүтэн 6 сар одоо ингэ шалгаж байгаа. Ихтэй намайг мөнгө угаасан. Тэгтээ хорцсон л байгаад байгаа. Хорцсон байгаад байгаа ерөөсөө. Одоо өнөөдөр 100 мянган төгрөг хүний данс руу хэдэн жил орж гарна. Хөл дүнгээр нь яачаал. За нийт таны дансны хуулган дээр хэдэн жилийн 2008-аас одоо 12 онд одоо 5 жилийн хугацаанд танд одоо ийм мөнгө орсон байна. Энийгээ тайлбарлгээл нийгэмд болохоор их хотын үндэслэгөөр хөнгөцсөн зүйл ангидаа шалгаж байна. Их хотын мөнгө угаасан гэмтрэгтэр шалгаж байна. Их хотыг авилгал авсан гэмтрэгтэр шалгаж байна. Их хотыг одоо тухайн 90% 150 буюу бусдын эд хөрөнгийг завших үргэлдүүлэх гэдэг зүйл ангид шалгаж байна. Ингээд намайг нийт 6 зүйл ангидаар шалгаж жагаад татврын үндсэндээ их хотын хувийн орлогын албан татврыг нь 3 газараа шалгуулж дүгнэлт гаргуулсан байдаг. За энэ дүгнэлтэн дээр болохоор намайг 3.7 тэрбум төгрөгийн орлогоо оог тайлагнаагүй байна. Танд тийм орлого байсан юм. Энэ бол ерөөсөө нөгөө дансанд байгаа мөнгөний хөл дүнг аваад нийлүүлж яагаад 6 дахь үржүүлж яагаад ингээд ийм тавьсан ийм дүгнэлт байгаа. За энийг эдийн засгийн шинжилгээний одоо хилцээний дарга ахлах ажилтнанд жаргал түмэн жаргал гэсэн ийм бүрэлдэхүүнтэй шинжилснээр энэ дүгнэлтийг гараад инфатын 2007-оос 2012 оны татвар ногдуулалт хөлтөнд нь шалгалт хийгээд 15.4 сая төгрөгийн орлогоо дутуу тайлбарсан байна гэсэн ийм дүгнэлт гарсан. За нөгөө 3 тэрбум 7 тэрбум чинь 15 сая болоод ирж байгаа. 15 сая төгрөгийн орлогоо дутуу тайлбарсан. За. Гэтэл энэ дүгнэлт гаргасан
Энэ хүнийг Дархуул аймгийн цагдаагийн газарт Инхбатын дүгнэлтийг худал гаргалаа гэд энэ хүнийг 5 сар хорьсон байт. Миний 3.7 гэд бичсэн 3.7 тэрбум гээ бичсэнийг тэргээр нь явуулсангүй гэж байгаа юм тийм. Тий. Тэгэнгүүтлээ энэ дүгнэлттэй хамт намайг гинт нэг өдөр мөрдөө сольж харж байгаа. Тэгэнгүүтэл жаргалын дүгнэлт гэр нь үндэстэй мөгүй юу гэдэг дүгнэлт гаргуулахаар Алтан туяа гэдэг юм шинжээчээр бодуулсан байдаг. За. Миний хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нийт 2008-аас 2012 он эдгээр 5 жилийн юм үзэж шít. Хөрөнгө орлого мэдүүлгийн миний орлого баг нь бичсэн орлого. Би татвар ногдох орлого яриаггүй шүү дээ. Бидний нөгөө цалин, нөгөө хүүхдийн мөнгө. Ерөөсөө миний хөрөнгө орлогын хоом гээл ногдох нь 50 сая 41 мянган төгрөг байна гэсэн ийм дүгнэлт гаргасан. За 15 сая чинь 50 болж байгаа шалтгаан юу? За энэ тухайн үед татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хохирлын хамгийн доод хэмжээ нь 50 сая төгрөгийн татвараа нуусан байвал эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хууль нь заагдсан. Тэгээ тэр нь түргэж штэ. За энэ Алтан туяа нь ямар учиртай хүн болсон бэ гэхээр та бүхэн санаж байгаа. 2013 онд цэвэр агаарын сан гэж хэрэг байна. Тий, цэвэр гарсан. Энэ сан хэрэг дээр нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2 хүнийг цагдаа орсон байдаг, авилгал авсан гэдэг. Энэ дээр энэ миний дүгнэлтийг гаргасан Алтан туяа, би Алтан туяа гэж. Энийг даалтанд гаргаад одоо энэ золж жаргал гэж энэ нөгөө хонглын одоо бүх нийтж байгаа энэ бүх хонглоор осон хүмүүсийн хэргийг шалгасан энэ авилгын засгийн газрын комиссар гэх юм золж жаргал. Инхбатын хувийн орлогын алтан татрын энэ тооцоол буюу энэ дүгнэлтийг 54-гээ бичүүлсэн байна. Энэ хүн өөрөө хэрэгт шалгаж байгаа сэжигтэн яллагдагч хүнээр энэ дүгнэлтийг гаргуулад эцэст нь 3 шатны шүүх. Ерөөсөө намайг ганц ялж байгаа юм. Ерөөсөө энэ өөр нутдаг ямар нэг яасан. Бүгд багхгүй. Хэрэгсэхгүй. Ерөөсөө энэ дүгнэлтээр над ял өгүүлэхийн тулд одоо энэ дүгнэлтийг гаргаж ирээл энэтэй холбоотой тайлбарыг нэгч прокурор, нэгч шүүгч, 3 шатны шүүгч хинж хүлээж авахгүй. Ерөөсөө энэ 50 сая төгрөг гэдэг дээр л надад 7.6 жилийн ял өгч байгаа. Ингэж хуурж байранд ингэж бүрдүүлдэг хэтэр. Ийм технологитой. Нөгөө хоригчээс өөрсдийнхөө хөршилд байгаа хүнээрээ ийм төлөвлөлт гаргуулдаг. Анх эхлээд таныг хорьсон бүх үндэслүүд байх болсон юм шүү дээ. Энэ хорьсон бүх үндэслүүд байх болоод янз дунд нь нөгөө авилгал авсан өмч хөрөнгө шамшигтуулсан энэ төр гэдэг байх болоо. Байхгүй. Энэ золж жаргал гэж комиссар надаас мэдүүлэг авах чи ирэх бүхэндээ хэлдэг. Одооноос чи шоронгийн амьдралтай дасч бай. Чи ял авах чинь тодорхой шүү. Зүү харагийн мөрдөн зүү намайг хориг буцсан. Энэ золж жаргал гэж хаана байсан бэ юм бэ? Энэ өөрөө хоригт байсан хүн гэсэн. Энийг хурцл авч тавьсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажилтан гоёг ч юм уу юу ч юм шийдвэр гүйцэтгэлийн ажилтан юм шүү. Ингэж шийдэж ирсэн нөхөр гэж юм. За. За тэгээ уулзахаараа өшөө юу гэдэг байсан гэнэ? Ямар ч үндэслэгээр ингэж мөрдөн соёлоод харчиж байгаа. За тэгээ намайг тэр зүү харагийн яг шийдвэрлэх нь бол ойлгомжтой. Тэгэхдээ хугацаа ухраа олмол гэдэг юм зүйл санал тавих уу? Би хэлсгүй чи одоо боёлолтой ичтгэн. Би ч чиний наад ажлыг чинь хийж явсан хүн бэ. Та нар ингэж хүний хэрүүдэн шүүдэг юм уу? Та нар ингэж хууль бус нотлох баримт цуглуулдаг юм уу? Гэсэн чинь би юу гэдэг. Чи хурц тарахтаа л уучраа бол. За дараа намайг ингэж мөрдөн соёлоо зүүрээрээ орчхоор миний хаа гэр ихнэр маань одоо нэг таалтанд гаргаад авчих юмсан гэдэг сэтгэлээр Сарнагийн хурцын ихнэрийнх нь найз руу өөрийнхөө найзаар дамжуулаад хэлүүлсэн байдаг. Энэ одоо нэг таалтанд гаргачих юмсан гэсэн. Наа чи ястаа зүүн залуу шүү дээ. Намайг нөгөө яг нөгөө хурцыг хоригдсон юм байх үед өстой байцаагч манай ажил руу явуулж хагаад өдөр бүхний салооны орлогыг ахуулаад даасанд байсан хэдэн төгрөгийг битүүмжлээд авсан. Ястаа муу залуу шүү дээ. Юу тэрийг даалтанд гаргуулахаар би гух ёстой тийм юм байхгүй. Энэ мэдчил нь одоо энэ зүйлүүдээр хурц надад үс сансан болох нь ингэж батлагддаг юм аа. За инглээ. Тэгээд 7.6 жилийн хоёр хэл өгчлөө. 50 сая төгрөг. За хэлсээр хэрэг авчиж тулглаа. За хоёрт нь инкват гэдэг хүний ярьдаг хоёр дахь том асуудал болохоор зэрэг би хоригдож хугацаанд маш их хохирсон гэдэг шүү дээ. За хамгийн эхний асуудал гэх юм бол маш олон төрлийн хүнд гэмт хэрэг дээр одоо үүсгдэг. Үргэлжлэл бүхий л одоо нөгөө мөнгөугаан авилгал авсан ингээд маш олон төрлийн зүйл ангид дээр удаан хугацаар хорихын тулд
Дээр нь энэ хүнийг хоригдох хугацаанд нь маш олон гүйцэтгэх ажлын арга хэмжээ гэж юмуд байдаг. За тэр нь юу юм? За энэ болохоор намайг хамгийн анх одоо хориход нөгөө C корпус буюу хүнд ноцтой гинт хэрэг үлддэг ийм хэсэг рүү намайг тухайн үед 3 удаагийн хүн амны хэрэг үлдсэн усын тээгч хүн дээр бэлдсэн камертай намайг оруулсан. За энд би энэ хүн амны хэрэгтэй хүнтэй би 2 сар гарan хоригдсон. Тэгэхэд дөрвөлнгийн 20 тэр 4 хүн дотор бол ерөөсөө инфатыг нэг дарамтлагч байна. Нэг өдөө хатгагч байна. Нэг хүн нь бол ерөөсөө байнгын чи ямар нэг хэрэг хүлээчих тэгэл чи эндээс гарна. Ийм ажиллагаанууд бол явагддаг. Тэр төсөөл хийсэн үү? За би хоригдчих хугацаанд би 2 удаагийн цаслыг хийлгэсэн. За мөн би нүднийхээ торлогыг би бас энэ юуны төмөр ингэж мөргөөд шийдвэр гүйцэтгэлийн маш одоо хараа хяналтанд ор хуйгалсан машинтай би явж утсан. За энэ очиход манай ихнэр ар германы хоол хийцэн ирээд намайг эмчд үзүүлсний дараа тэрхэн явцад нэг хуйгаас нь гуугаад нэг надад нэг хоол өгөөд сайн миний хань гэж намайг нэг хацар дээр үнссэн явдлыг чинь хурц эмч дээр нь ирүү үсгээд 2 хянагч дээр нь ирүү үсгээд тэгээд намайг мөртөн сольж орж байгаа. Яа, үнэндээ солиоруулж ирсэн байна. Зүү харагийн мөртөн бол онцгой дэглэмтэй. Тэнд нөгөө хүнд чанга дэглэмтэй ангид ял идэлж байгаа салхин шийтгэл ногдуулаад дахин гэмт хэрэг үйлдсэн асуудал дээр нь хүмүүсүүдийг хордог. Яг тэр хоригдтналтаа хамт хорж байгаа. Нөгөө байрныхын нөхцөл нь ерөөсө подвал доороо шалгуу хар хөрсөөрөө тийм үд намайг 110 хоног хонолсон шүү. Тэнд хүний юуны одоо ор дэвсгэр юм байхгүй. Дүрийн чихтэй вакуум шороо юм ба шүү дээ. Газрын зөөр. Куртка тавиал курткан дээрээ сууж байгаа шүү дээ. 110 хоног. Энэ өөрөө эрүүдэн шүүлтийн хэлбэр нь. Эрүүдэн шүүлт, хурцсан эрүүдэн шүүлт гэдэг чинь зүгээр ингээл зодоол нүдэд байх бас биш юм байна шүү дээ, тийм. Илүү технологичсон хэлбэрээр одоо ер нь бол хүний ер нь сэтгэл зүй бие эрхтэн бүх зүйлээр нь л ингээл дуусгачих юм ба шүү дээ. Тэ. Тэнд бол яг энэ бас хийж болохгүй гүйцэтгэх ажлын юм арга хэмжээнүүдийг хэрэгжилж байгаа юм л тэр мөрдөн дотор. Тэгэхээр тэр бас ярих нь хориг. Энэ бол өөрөө би өөрөө бас гүйцэтгэх ажилтан хүн байсан учраас энэ талаараас тодорхой илэрэнгүй ярьж болохгүй. Гүйцэтгэх ажлаа хариуцсан төлөөлөгч болно. Авилгатай засгийн газрын ийм комиссар гүйцэтгэх ажил хариуцсан хүмүүсүүдийн ийм комбинацийн хүрээнд хийгддэг юм ажиллагаанууд байдаг. Энийг хийгдэж ирээсээ яаж энэ их хотыг сэтгэл санаагаар унах уу гэдэг бүх арга технологиг хэрэглэсэн шүү дээ. Миний мэдих арга технологиос гадна миний мэдэхгүй бүх бузар арга технологиг хэрэглэж байгаа шүү дээ. Шууд байдлын эрүүдэн шүүлтж явдаг юм байна. Шууд бус байдлаар тий. Ер нь бүх хэлбэрт тэр эрүүдэн шүүлтийг л мэдрүүлдэг юм шүү дээ. За үүн дээрээс нэмээд нэг ноцтой зүйл байгаад идэг нь энэ хурц гэдэг хүний тэр хонглоор жирүүлсэн олон хүмүүсээс гарч байгаа. Ар гэрийг юу амар зээг нь үзүүлдэг. Миний өөрийн ах トゥ хамаатан садан, миний эхнэрийн ах トゥ хамаатан садан энэ бүх хүмүүсүүдийг одоо инфатын нэг татврын асуудал дээр энэ хэргийг шалгахын тулд над дээр 24 мөрдөн байцаагчтай ажлын хэсэг байх болсон байна. Ингээ бүтэн сар шалгасны дараа манай хүн дээр унж байсан машиныхаа татврыг хугацаа хожимдуулж төлсөн гэд нийт 385 мянган төгрөгийн актыг зөвшөөрүүлээд энийг нин дээр тойл гэж ирсэн бүр өдөрт нь төлөвлөж ингэж дарамтлаж байгаа хэрэг. Одоо ингэж л ар гэр дээр мөн давхар ингэж л одоо ялгуурны автомашины татвар дээр тэр хэмжээний алдан бодож энтер болж байгаад 300 мянга болгоод тий хоногтон төлгөдөг актыг л авчиж штэ. Тий энэ болормоо зин давш гэж энэ хоёр байцаагч энэ актыг нь тавьсан байна. Өөр юм олдохгүй тийм ээ. 360 хоногийн хугацаанд эдгээр энэ ийм л хурамж баримт хийсэн. Энэ баримтаар 7.6 жилийн ял өгч байгаа шүү дээ. Эсвэл энэ цаас. Та нарт яагаад ингэж гарч ирснийхаа дараа хурцэн гисэн гэдэг энэ асуудлуудыг яриад хуулийн хяналтын байгууллагад хандаж болтгоо юм бэ? Мөн л одоо хамтгаарч авахгүй байгаад байсан юм уу? Яасан? За би эрүүдэн шүүгдсэн асуудлаараа би цагдаагийн газрын мөрдөн байцаах албаны тусгай субъектыг энэ хэрэгтэй тэмцэлцэд би 2009 онд би анх өргөл гаргасан байт. Энэ хэрэг дээр айлтгай тэмцэх газрын зол жаргал. За миний хэрэг дээр хяналт тавьж ирсэн гэж энэ иш Ширнэдэвийн баяр билэг гэж энэ мөн Хонголын прокурор. Энэ хоёр хүнийг төрийн ордонд коридорт
төрийн дээд од медаль зөөж өгсөн баримтууд байгаа. Миний өмгөөлөгчөөр Монгол улсын доктор, миний багш, хувь сайхлын сургуулийн багш Суурин Жанцсан гэж хүн ажиллаж байсан. Миний нутгийн хүн. Манай багш энэ Англиний шүүгчтэй уулзсан байдаг. Та нар ийм илт хэрэгтэй ингэж шийдвэр гаргах гэсэн чинь багшаа уучлаарай. Би амьдралаа бодсон гэж хэлсэн байдаг. Энэ бол бодит түн. Энэ шүүгч нар бүгд хонглын захиалга, энэ дээд шүүгтэр, энэ нөгөө хонглын шүүгч, энэ хонглын шүүгч, энэ хонглын шүүгч бүгд захиалгад. Энэ Гамбат. Энэ бас багшаа уучлаарай. Би өөрийгөө л бодсон юм. Миний амьдралаа би бодсон гэж хэлсэн байдаг. Тэгээ энэ шүүгч амьдралаа бодохоор чинь таны амьдрал бас дуусчих юм шүү тэгэхээр. Энэ хүмүүс амьдралаа бодоод намайг надад ял өгөхгүй. Юусе цаанаас 8-ын тоо гэдэг тоо гэсэн. Харин 8 жил биш нэг 7.6 жил харин өгсөн. Нэг 6 сар татуу. За би ингээ мөрдөн байцаг газарт энэ нөгөө хоёр хүн дээр эрдэнэ шүүгдсэн тогтоогдсоо гэдэг өгөнгөт нь аюултай тэмцэх газрын комиссар зол жаргалын ажлын байдлын тодорхойлолтод төрийн нууцд хамаарна гэд энэ миний эрдэнэ шүүгдсэн хэргийг улсын нууцд авсан. Маш нууц зэрэгэлдэг. Тэгээ энэ хэрэг Та ч улсын нууцд орохоор ямар албан тушаалтай байсан? энэ албан тушаалт нь улсын нууцд хамаарах ийм одоо субъект нэ. Тийм учраас энэ хэргийг улсын нууцд авсан гэдэг тайлбарыг надад ирүүлсэн. Яг ингэж явах юм билээ тийм. Би одоо хамгийн сүүлд энэ хоёр Хоёр нууцтыг ажиллаад гэдэг тийм. Таны энэ туулж ирсэн зам нь бол байгаа шүү дээ. Одоо тэр 13 оноос эхлээд хэдий хүртэл явж байгаа энэ нөхцөл байдал өнөөдөр ингээд эргээ бодоход өөрчлөгдсөн дүр зураг танд харагдаж байна уу? энэ бол өөрчлөгдөх ёстой. Гэхдээ энэ бүх хонглын шүүгч нь бол өнөөдөр бол байсаар л байна шүү дээ. Эдгээр өнөөдөр бүгд ажиллаа хийгээл байж л энэ хүмүүс. Тэгэхээр та юу өөрчлөгдсөн гэж тэр итгэлийг хаанаас олж аваад? Энд би Өнөөдөр хിവэр бийж байгаа юм шүү. Гэтэ энд бол нийгэмд ийм юм байсан шүү гэдгийг өнөөдөр хүмүүс дуу хоолойгоо гаргаж байна. Засгийн газрын тэргүүнээс эхлүүлээд энэ хууль хүчний байгууллага дотор шудрах зөндөө олон хүмүүс биш шүү дээ. Сүүлд энэ үнэн гэдгийг олно гэдэг хэцүү юм байна. Шинжээчийн хэргийг давзаалах шатны шүүхтэр жаргалын дүгнэлт нь үндсэлтэй байсан мэй нэгэ цагаатгсан шүү дээ. Гэхдээ тэгэн шүү дээ тэр чинь. Тэгэхээр миний нөгөө татвар маань 15 сая төгрөг болж хуурах байхгүй юу? Тэр үсгэргүй төвшин гэсэн үг. Тийм. Тэгвэл тэн дээр намайг хамт хоёулангийн цагаатахад гаргахгүй шинжээчийг цагаатгах хэргийн цагаатгсан хэрнээ минийхийг хിവэр нь л үлдээчихсэн. Тэгэхээр та юугаар ял эдэлсэн гэсэн үг юм? Одоо хохирол нэхэмжлэх үү? Нэхэмжлүүл ер нь хинээс юу нэхэх вэ та? Би ямар ч үндэслэхгүйгээр би 1037 хоног би хоригдсан. Энд чинь одоо 3 жилийн Амьдралын хугацаа. тий. Энийг бол одоо хууль бүсийн нотлог баримт цуглуулсан аюултай тэмцэх газрын комиссарын зол жаргал. Энэ татвар төлөгчдийн мөнгөөр миний охлыг төлөх биш. Энэ зол жаргал. Энэ баяр бэлэг. За энэ дүгнэлтийг хуурамч дүгнэлтийг гаргасан энэ алтан туяа. За тэгэд энэ захиалга авч харин 6 сараар баг ял өгсөн гэх юм буй нэмэх. Энэ дөрвөн субъект бол миний энэ 1037 хоног үндслүүгээр хоригдсон хохирлын энэ тэргүй мөнгөөр хэлэх хэрэгтэй хохирлыг төлөх хүмүүс. Намайг татврын улсын байцаагчаар ажиллах эрхийг маань 5 жил хассан. Хөдөлмөрлөх хэрэг байхгүй. Татврын улсын байцааг хийх эрхийг. Би сая 23 онд би татврын ерхий газартаа ажилдаа орё гэд би өгөөд намайг эргэж томилохоор албан бичиг явуулахад мөн нөгөө хурцын гар хөлн мөрдөн засгийн дараагаар ажиллаж байсан одоо баасан юм гээд одоо тамгын газрын дараа очив. Энэ ажил албан тушаалтаа томилоход зайлшгүй шаарддаг байгаа мó гэдэг бичгийг татврын ерхий газрын дарга заяа вал руу явуулчих шít. Энэ гар хөл нь өнөөдөр байсаар л байгаа шүү дээ. Орссоор л байна. За одоо болондоо зөмөрөө.